За их хурлын дарга гишүүдтэй өглөөний мэнд хүргэе. За чухал асуудал хэлцэж байна. За бид одоо ингээл жил болгоо хэлцээл дараа нь тайлангийн аваад хэрэгжилтийн үнэлээл тэгэл муудун тавиал гардаг. Одоо жишээлбэл оршил хэсэгтээ нийгмийн өнөөгийн байдал яаж нөхөлөөр эрэгтэй эмэгтэй хүний нас баралтын харьцаа 9 насаар зөрөөтэй. За 50.2% эд хөдөлмөрийн насандаа буюу 30-аас 60 наснда нас барж байна гэсэн ийм чухал тоо тавьчаад яг эннийхээ эсрэг ямар үйл ажиллагаа явуулж байгаа юм бэ? Тэрийг хэлээд өгөөч. Би одоо энэ төслүүдээс нь хайгаад олж харсангүй. За хоёр дахь асуудал нь бид саяхан бас одоо утааны сонсгол хийсэн. За одон туяасаад бас өөрөө бүрэн сууж энэ асуудал дээр анхааралтай оролцсон хүний хувьд яг одоо намраас эд хүүтрээд өвөл болоход Улаанбаатар хот утаагүй байхад 26 оны төсөвт бид одоо юу суулгаад ямар ажил хийн гэж төлөвсөн юм бэ? Төлөвлөө тавьсан зүйлүүд харахад дэндүү өчүүхэн харагдаад байна. Энэ дээр нэг тайлбар өгөөч. За дараагийнх нь. За эми төр хороо эми сонсгол хийгээд бид чухал их хурлаас тогтоол гаргасан. Энэ бол одоо хүнс ийм лаборатори нь одоо нэвтгэе гэсэн үүрэг даалгавар өгсөн. За ямар ч гэсэн одоо ингээд нэвтэх гэж байгаа юм байна. Тэгээд энэ шадар сайдын ажлын алба дээр хариуцуулна. Төсөв нь ердөө 485 сая. Одоо энэ зах зээл дээр байгаа сэр дугаар нь эмийн чанарыг шалгахад самсгүй төвөрлөлтөөр аваад үзэхэд зөвхөн эмийн лаборатори 1.2 тэрбум төгрөг хэрэгтэй байсан шүү дээ. Ганц төгөр шадар сайдаа. Тэгээд 450 сая төгрөг тавьчихлаар хүнстэйгээ нэгтчихсэн. Нөгөө төсөв мөнгөнд өрөхгүй ахаал хийж чадахгүй болох юм шүү дээ. Энэ дээр танд мэдээлэл байна уу? Энийг надад нэг тайлбарлаж өгөөч. За дараагийн нэг чухал эрүүл мэндийн сайдаас асуумаар байна. Эдис эргэтэн шилжин суулгах барилгын асуудал дээр би асуулга асуусан. Надад хариу өгөхдөө давхрын өөрчлөөгүй байгаа гэсэн хариу өглөө. Төсөв нь хэвээрээ байгаа юм шиг байна. Энэ яг бодиттой юу? За энэ яг 7 давхар хэвээрээ байгаа юу гэдгийг надад хариулаад өгөөрэй. За дараагийн асуудал. За энэ их чухал сэдв одоо нэг ашгүй нэг үгэлсээр байгаад ямар ч нэг эхийн эндэгдэл, амьд төрөлд, няраа эндэгдэл энэ төргээд тоонууд бас овоо тавьчих. Энд чинь өнгөрсөн засгийн газарт энэ юус ороогүй байсан. Овоо нэг хэмжүүртэй боллоо. За энэ дотор сүрээгийн тохиолдлын төвшин 10,000-д. Тэгсэн энэ дээр хараа ингэсэн байгаа. 69.7 байсан суур төвшинг 69.3 болгоно гэсэн байна. Гүгөө хийхгүй байхад л ингэ буурч штэ. Илрүүлэхгүй юм чинь тохиолдол чи олдохгүй штэ. Хийхгүй гэдэг юм. Одоо эрүүл мэндийн яам шадар сай танд ийм тоо гэсэн юм. Уул нь өвчлөн нэгсээд нөгөө олон эмэнд тасалтай сүрээгийн тоо цөөрөөд далд сүрээг илүү их онцлоод тохиол ихсэх ёстой шүү дээ. Тэгэхээр эн чинь онцлохгүй гэж хэлээд байгаа юм уу? Энэ дээр надад нэг тайлбар өгөөч. Гэхдээ нөгөө бидний хамгийн сайн явж байгаа нөгөө элэг бүтэн Монгол хөтөлбөрч байхгүй болчих. Би олж харсангүй, хараагүй байж магадгүй шүү. Д вирусын эмчилгээ маань яаваа? Байхгүй болчих. Энд хариулт өгөөрэй. За дээрэс нь одоо төвлөрлийг сааруулна, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг орон нутагт нь сайжруулах гэдэг бас чухал сэдв яриад байгаа. Ялангуяа энэ харуулт шигдээстэй холбоотой энэ асуудал дээр бид бол одоо онцгой анхаарч авахгүй болохгүй. Тэгээ энэтэй холбоотой 5 аймаг ердөө 7 аймгаар л нэмэгдэнэ гэж. 5 дээр нэмэх нь 2 7 болох юм уу? За энийг тайлбарлаад өчөөрэй. За тэгээд дараа нь тодруулъя. За утааг бууруулах төслүүдээ Улаанбаатар хотоос хүн байвал дэлгэрэнгүй ярих нь зөвөө гэж бодож байна. Ер нь 27 оны өвлийг л утааг өгтнө гэдэг ийм зорилттой байна. 26 онд бид нар юугүй утаа алга болно гэж айхтар амлаж чадахгүй. 27 оны өвлийг бол бид нар Улаанбаатар хот бол утааг өгтнө. Бидэнд бас нэг ийм хаана очиод юу алга болох юм бэ? Хаана очиод юу бий болох юм бэ гэдэг тодорхой хугацаа хэрэгтэй байна. Тэгэхээр энийг бид нар 2027 он гэж үзэж байгаа шүү Чимбэрэн гишүүнээ. За мэдээж эрүүл мэндийн сайд маань одоо эрүүл мэндийн салбарынхаа төлөвлөж байгаа асуудлуудыг одоо ярина. Гэхдээ ер нь бид энэ засгийн газрын хийж байгаа бүх ажлыг төлөвлөлтөнд оруулахгүй байгаа. Аль болохоор цөөхнийг оруулаад цөөхнийг оруулж байгаа гэдэг нь бол төлөвлөлтийн бүтэн зургаа бид нар нөгөө интеграцуудаа хараад байгаа. Тэгээ таны нөгөө шаардж байгаа хүрч болох төвшнөө аль болохоор тодорхой болгоё гэсэн оролдлого энд явж байгаа.
Ер нь бол урьдчилан сэргийлэх бол өөрөө эрүүл мэндийн салбарын хамгийн чухал одоо ажил мөн гэдэгтээ бол засгийн газар эргэлзэхгүй. Урьдчилан сэргийлэхэд өрхийн эмнэлгийн оролцоог хэрхэн бий болгох вэ гэдэг энэ зүйл бол эрүүл мэндийн яам дээр ажил хэрэг болоо явдаг. Өрхийн эмнэлгийн хөгжил ямар байх вэ? Бид нар нөгөө төрийн үйлчилгээг очиж үйлчилдэг болно гэдэг нь бол энэ юм. Юу вэ гэвэл яг өрхийн эмнэлэг нь нөгөө Монгол хүн чинь цөөхөлөө учраас нэг өрхийн эмчид оногдож байгаа хүнтэйгээ өрхийн эмч нь хэрхэн ажиллах вэ? Энийний санхүүжилт яах вэ гэдэг энэ зүйлс дээрээ шийдлээ гаргачих юм бол урьдчилан сэргийлэх гэдэг зүйл рүүгээ бид нар алхаад иж болно гэж ингэж харж байгаа. Лабораторийн зардал бол яг стандарт хэмжил зүйн газар болоод шадар сайдын албанаас тавьж байгаа санхүүжилтээрээ л орж ирж байгаа. Ер нь бол энэ эм хүнсний олон улсын байгууллагыг Монголд ингээ байгуулад явах нь бол зөв. Ингэжээж бид нар гарал үүсэл нь тодорхой болно. Хяналт шалгалт нь тодорхой болно. Зүгээр эм хүнсний байгууллага дэлхийд дээр ажиллахдаа үйлчилгээгээ тодорхой хэмжээгээр төлбөртэй явуулж байгаа. Энэ зүйл рүү орох юм бол өөрөө бидний одоо хүнсний аюулгүй байдал гэдэг зүйл мөн одоо хүнсний экспорт гэдэг зүйл энэ лүгөө бол бид нар бүтэн алах боломж байна гэж ингэж харж байгаа. Тэгээ энэ одоо эрүүл мэндийн сайд бол нэг шинэлэг санаачлаг гаргаж байгаа нь бол ер нь энэ хүнд өвчнүүдэд эмчлэх энэ зүйл рүүгээ хэдүүлээ одоо алхъя гэдэг ийм зүйл яриад байгаа. Ялангуяа хавдар дээр. Хавдрын эмчилгээ рүү бид нар яг орчин үеийн эмчилгээ рүү шилжих шилжилтийг энэ 4 жилийн хугацаанд хэдүүлээ хиймээр байна гэж. Яг энэ зориулсан бид нар эрдэм шинжилгээ болоод бусад төсөв санхүүг бол шийдээд олон улсын одоо тэр судалгаа хийж байгаа байгууллагууд ажиллаж байгаа одоо эрүүл мэндийн За мөнгө сайхан сайд нэмж хариулт өгье. За гишүүний асуултанд хариулъя. Нэгтээ 1 минут маань арай хүрэхгүй л бах та. Бидний гол бодлого бол дундаж наслтыг нэмэгдүүлэх, гингэтээ эрүүл насжилтыг бий болгож дундаж наслтыг нэмэгдүүлэх нь бидний гол зорилгоо. Үүний тулд бид нэр альва өвчнийг үүсгэж байгаа эрсдэл хүчин зүйл шалтгааныг арилгах бодлого нэгдүгээр чухал. Хоёрдугаарт бид энэ эрт илрүүлгийнхаа тогтолцоог оновчтой зөв бага зардлаар их өвчлөлийг илрүүлдэг тогтолцоогоо бий болгох нь чухал. Энэ рүү чиглэсэн ажлууд их хийгдэж байгаа. Гуравдугаарт бид эмнэлгийн тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулж энэ дундаж наслцаа нэмэгдүүлнэ. Тэрний тулд бид энэ аймаг дүүргийн эмнэлгүүдийн чадварыг маш сайн нэмэгдүүлж энэ төвлөрлийг задлж тусламж үйлчилгээгээ ямар нэгэн цаг алдалгүй хүргэдэг энэ тогтолцоог бий бол. Төрөний ярьсан таны тоонууд бол залуудаа хөдөлмөрийн наснда энэ 8 нас ирсэн. За мөнгө сайхан сайд гүйцээж хариулъя. 8 нас ирсэж байгаа тохиолдлуудын дийлэнх сүүлийн 5 жилийн аваад үзэхэд бараг 94 мянган хүн яаралтай тусламж авч эмнэлэгт хүрэгдэж амжилгүйгээр нас барсан 12 мянган хүүхэд 8 нас ирсэн гэдэг ийм тоо баримтууд байгаа. Энэ бол бид нар үндэсний хэмжээний яаралтай тусламжийн тогтолцоогоо бий болгохгүй бол эмнэлэг хүрж амжихгүйгээр 8 нас ирсдэх ийм тохиолдлууд өндөр байгааг харж байгаа. Тийм учраас энэ тогтолцоог бий болгох тал дээр бид нар маш их ажлуудыг хийж санаачилж хийж хэрэгжүүлж байгаа. Энэ дээр нэлээдгүй санхүү мөнгөний асуудал хэрэгтэй байгаамаа. За тэр эм хүнсний агентлагийн хувьд эмээ шинжилдэггүй, эмийнхээ бодлогыг хийж чаддаггүй тийм яам байж болохгүй. Тийм учраас эрүүл мэндийн яам эмийнхээ бодлогыг авч явна, эмийнхээ лабораторийг авч явна. Эм хүнсний хяналтаа хийдэг лабораториуд нь харин хяналтыг нь тусдаа гаргах асуудал бол зүв бахаа гэж үзэж байгаа. За эргэтэн шилжүүлэн суулгах төвийн хувьд барилгын зураг бол маш олон жил. За хариулт өглөө. За энэхүү жигжил сүрэнгийн Чимбэр гишүүн тодруулжсай. Тэ? За. За энэ дээрээс нийслэлийн засаг дарга орлогч. Дөрөвдүгээр энэ дэрийн микрофон өгье. За их хурлын гишүүдтэй өдрийн мэнд хүргье. Гишүүний асуултанд хариулъя. Нийслэлийн засаг даргын эдийн засгийн хөгжил дэд бүтц хариуцсан дээр оруулагч даваадлаа байна. За 2026 оны хөгжлийн төлөвлөгөөнд нийслэлээс 19 төсөл арга хэмжээ тусгацсан. Үүнээс 2026 оны агарын бохирдолтой шууд
болон шууд бус урт хугацаанд холбогдолтой 6 төсөл арга хэмжээ байна. За нэгдүгээр сэлб дэд төв орчмын гэр ороолыг орон сууцжуулах сэлб 20 минутын хот байгуулах төслийн ажил үргэлжлээд явж байгаа. Газар чөлөөлөлт болон бусад нөлөөллөөр агаарын бохирдолд бол шууд нөлөөлж байгаа. За хоёрдугаар төсөл гэр ороолын газрыг дахин төлөв баригдуулах төслийн ирээнд нийт багтсан төслийн хэмжээнд 16 байршил төсөл нэгэн хэсэгдсэн талбайд 38 төсөл хэрэгжүүлэгч гэр ороолын газрыг дахин төлөвлөх төслийг үргэлжлүүлэн хэрэгжүүлж байна. За 3 дугаар төсөл арга хэмжээнд за дулааны тархимал их усүрүүдийг 11 байрал дээр барьж байгуулах төсөл бол нийслэлийн 2026 онд эхлүүлэхээр төлөвлөлтөнд орж байгаа. Мөн Загууцаж хариулъя. за мөн Дэнжимянга дэд төвийн хий станц барих, Дамт Даржаа дэд төвийн 63 мегаваттын дулааны цахилгаан станцыг барьж эхлүүлэх, мөн төрийн байгууллагуудын уурын болон усан халаалтын зуухнуудын технологиг шинжлэх, энэ нь болохоор 27 зуухны технологиг 2026 онд шинжлэхээр төлөвлөгдсөн 6 төсөл арга хэмжээ нь болохоор агаарын бохирдолтой шууд бол урт хугацаанд нөлөөлөхөөр ийм 6 төсөл арга хэмжээг бол улсын төсөвт болон газрын зээл тусламжинд оруулж 2026 онд төлөвлөсөн байна. За Жигжил зүрэнгийн Чимбүрэн гишүүн. За 26 оны төлөвлөгөөнд бас энэ угаартаж нас орж байгаа иргэдийн тоог огцон бууруулах, тэр хяналтын тогтолцоо хийх асуудал, түүнийгээ хяндаг албан тушаалтнуудын тоог нэмэх, хороодын оролцоог нэмэгдүүлэх тал дээр анхааралтай ажиллаарай. Энэ бол одоо утааны сонсгол дээр яг хамгийн чухал асуудал шүү. Энийг мартаж болохгүй. За мөн одоо бодлого яриад яах вэ? Бид мэдж байгаа шүү дээ, бодлого ярьж байна. Гол нь тэрийг хэрэгжүүлдэг төсөв мөнгө байхгүй бол энэ ажил чинь явахгүй шүү дээ. Ялангуяа 30-60 настай нас оролтын шалтгаан, яаралтай тусламжгаа ярьж байна. Яаралтай тусламжийг орон нутагт нь авчдаг харуулт шигдээс гол шалтгаан. Тэр харуулт шигдээсийн улсуудад, харавсан улсуудад яаралтай тусламж үзүүлэх энэ тогтолцоог хурдан сайн болгох асуудал дээр энэ төсөв дээр чинь мөнгө нь харагдахгүй байгаа байхгүй. Тэгэд асуугаад байгаа шүү дээ. Тим юм хийх гэж байгаа, ингэх гэж байгаа байх вэ? Яг бодиттой мөнгө төсөвлөөрөө гэж хэлье. Чимбүрэн гишүүн утааны сонсгол хийсэнтэй холбоотой ажлын хэсгийн дүгнэлт байнгын оргоор орцсон тийм ээ. Одоо улсын хурлаар орохгүй хүлээж байгаа. Тэгээ бас улсын хурлын гишүүд бас тэр байнгын оргоор орсон дүгнэлтэн дээр бас энэ агаарын бохирдлыг бууруулах чиглэл дээр ажил хэрэгт саналууд дэвшүүлмээр байна гэдэг асуудал хөндөгдөж байгаа юм. Хэрвээ боломжтой бол дэгийн зохицуултаараа болж ивэл чуулганаар орохоос өмнө дахиж байнгын оргоор оруулаад гишүүдийн бас саналыг тусгаж бас болно шүү. Утаатай холбоотой агаарын бохирдлыг бууруулахтай холбоотой асуудал дээр тодорхой ажил хэрэг саналууд гарч байгаа зүйл бас байгаа.